одоо эрт удаагийн арга хэмжээг одоо бид нар Улаанбаатар Smart Card компани та одоо 7 дахь жилдээ зохион байгуулж байна. За компанийн хувьд бол яг вэхээр 35-аас олон удаа өгсөн донорууд одоо ер нь нийтийн тээврийн хэрэгслээр үн төлбөрөөр зорчиж байгаа. За энэ дэр Улаанбаатарын одоо нийслэлийн засаг даргын тамгын газар за тэгээ Улаанбаатар Smart Card компани гэж хамтраад за ингээд одоо бас энэ хөнгөлтөө зорчих энэ боломжийг бас бүрдүүлж өгдөг ийм онцлогтой. За нөгөө талаас одоо Улаанбаатар хотын хэмжээнд явж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүд одоо бүгд одоо бас энэ цахим одоо шийдэлтэнд орж штэ. Тэгээд энэтэйгээ холбоотой одоо мэдээлэл юмнуудаа бас ингэж хүргэдэг байж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо цусны донорын талаарх мэдээллийг нийтийн тээврийн хэрэгслээр дамжуулж тэрийгээр зорчиж байгаа үйлчлүүлэгч нарт одоо бас хүргэдэг ийм онцлогтой байж байгаа. Өнөөдөр бас бид нар энэ дээр энэ жил одоо бас хамтын ажиллагааны гэрээгээ дахин нэг жилээр сунгаж байгууллаа. За тэрнээс гадна одоо бидний энэ сарварын 3-ны арга хэмжээний нэг гол онцлог бол бусдын төлөө энэргүй сэтгэлээр цусаа бэлгэлдэг ачтан доноруудаа одоо алдаршуулах үйл ажиллагаа байж байдаг. Өмнө нь бол одоо бид нар цусны донорын дэлхийн өдөр гэж ганцхан удаа 6 сарын 14-нд одоо ингээд доноруудаа алдаршуулдаг байсан бол одоо өнөөдөр 12 за донор өдөр одоо оруулал 13 удаа жилд одоо дор хаяж одоо бид бас доноруудаа ингэж алдаршуулж байгаа. За тэгэхээр энэ дээр өнөөдөр 90 удаа цусаа өгсөн одоо 100 удаа цусаа өгсөн одоо бас нэг донор маань мөнгөн донор боллоо. За 70 удаа өгсөн бас нэг донор хүрэл донорын бодол хангаж за бахархал 10 20 30 40 50 тэмдгийн эзэдүүд бас тодорсон. За энд одоо бид бас энэ цол тэмдгийг гардаж өгөхөөс гадна за манай одоо хамтран ажиллаж байгаа Улаанбаатар Smart Card компани хамт олон маань одоо бас сэтгэлийн бэлэг болгож эдгээр энэ хүмүүс маань одоо бусдын төлөө одоо сайн дураараа ямар нэгэн авлаггүйгээр цусаа бэлгэж байгаа боловч бас энэ хүмүүсийг одоо маш олон удаагийн өгөлт одоо 100 удаа өгнөгд бол 308 насыг аварч байгаа. Тэгэхээр энэ одоо сэтгэлийн бэлэг болгож одоо бас тодорхой хэмжээний зөвлөөр ингэж одоо энэ хүмүүсээ урамшууллаа. Би 2011 оноос эхэлж цусаа өгч эхэлсэн. 2014 онд хүндэт донор болсон. 2018 онд хүрэл донор болсон. Өнөөдөр 100 дахь удаага цус өгөлтөөр мөнгөнд донор болж байна. Ер нь та яагаад 11 онд цус өгье гэж бодов? Миний эмэгтэй дүү маань 25 нас орсон. Тэгээд би яаж буян их вэ гэж бодож байгаад ер нь цусаа өгвөл их буян болох юм шиг нэ гэж бодоод тэгээд цусаа өгч эхэлсэн. Дасралтгүй өгсөн өнөө хүртэл. Ер нь цус өгөхийн ач холбогдол үеийн та бас энэ олон хүмүүс нөлөөлдөг байх гэж бодож байна. Тий. Хамт олон гэр бүл ч юм уу тийм ээ. Тий. Хамт олон гэр бүлдээ байнга нөлөөлдөг гэж бодож байгаа. Тэгээд цусаа өгсөн тохиолдол бол янз бүрийн юм шинж тэмдэг илэрдэггүй байнга хөнгөн шингэн явдаг. Тий. Тэгээ хамгийн гол нөгөө нэг удаа цусаа өгөхөөр 3 хүний амь аврна гэдэг таны үед 100 хүн Тий 100 удаагийн цус өгөлтөөр 300 хүний амь аварсан гэж үздэг. Одоо ингэж эргээд та бодоход бахархал төрж байна гой санагдаж. Тий одоо 300 хүний амь аварсан шүү дээ гэж бодоод дандаа баярлж явдаг. Яг нөөцийн хувьд бол өдөр бас нэлээ одоо хангалттай хэмжээнд бас бэлтгэж чадсан байсан учраас ямар нэгэн байдлаар одоо цус олохгүй гэдэг юм уу ийм хүндрэл гарсангүй. Зүгээр 1-2 хоногор хүлээгдэл үүсэх, бүлгийн хамааралтай хүлээгдэл үүсэх гэдэг юм уу ийм тохиолдлууд бол бас үүслээ. За яг өнөөдөр бол одоо бид нар 10-аас одоо 15 хоногийн нөөцүүд байна. Бүлгээсээ хамаарат одоо нэгдүгээр бүлгийн цус бол одоо бид нар бол нөөцийг бол улаан эсийн бүтээгдэхүүн дээр ярьж байгаа. Тэгэхээр нэгдүгээр бүлэг одоо 15 хоног гэдэг юм уу те 2 3 дугаар бүлэг нь илүү 9-10 хоногтой ийм байна. Тэгэхээр одоо яг энэ 9 сар гараад бас илүү одоо цус өгөлт сайжирч байна. Өмнө нь бол одоо 7-8 сарын дунджийг аваад үзвэл бид нэг өдөрт 120 байсан бол одоо энэ 130 40 рүү ингээд нэмэгдээд ирж байгаа. Тэгэхээр энэ эргээд одоо бид нар захиалгуудаа одоо өгөх боломжуудыг бас бүрдүүлж байна.